За нийслэлчүүдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр нийслэлийн ерхий архитектор төгсдөлгөр дарга бит хоёр хаан уул дүүргийн 17 дугаар хорооны иргэн баасанд оржийн одоо барилга барьж байгаа ажил асуудал дээр хүрэлцэж ирээд байна. За энэ ямар асуудал вэ гэхээр манай Улаанбаатар хотын түүхийн өв соёлыг одоо харж хамгаалах, өв соёлын одоо барилгуудыг харж хамгаалах тухай одоо тушаал захирамж өгж байгаа. Энэ захирамжийн дагуу одоо энэ нь бол одоо хаан уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байрлах өндөр гэгээн богд одоо Жавцсан дамбын зуны одоо ийм барилга байж байгаа. Зуны одоо ийм. Тэгэхээр энэ бол түүх соёлын үйл хөдлөх дурсгалт одоо ийм газар тооцогдсон. Тэгээ энэ газрын хажууд бол баасанд орж гэдэг иргэн дээр бол газар олгож бол Агийн даалгавар бол олгогдсон байдаг юм байна. Тэгээд зөвшөөрлгөө бас барилга угсралтын ажил ирж байгаа дээр бол манай нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ирж бол зөрчилдөөр шаардлага тавьсан. Тэгээд мөн өв соёлын тухай хуулийн дагуу нийцүүлж бас өнөөдөр бол Агийн даалгаврыг бол цуслах гинэ гэдэг мэдээллийг бол иргэн одоо баасанд оржийн төлөөлөлд бол аль биесээр мэдгэтгэхээр ингэж ирсэн байна тийм ээ. Таны хэн бэ? Уган Баатар. За юунаас миний бизнес засаг дарга эдийн засгийн хөгжил дэд үтс хариуцсан нэгдүгээр оролцож даваадлаа. Манай нийслэлийн ерхий архитектор одоо төгсдөлгөр тэгээ манай хяналт шинжилгээний хяналт шалгалтын газрын одоо эцсийн дарга манай Батбаатар дарга байж байгаа. За бид хэд болохоор яг хуу таны энэ асуудлуудыг бол судалж үзсэн. За тэгээ энэ өөрөө газрыг бол та бол худалдаж авсан юм байлаа тийм ээ. Газрыг бол худалдаж авсан үнэт хэлэхтэй. Харин энэ Агийн даалгаврыг бол 23 онд авсан байдаг юм байлаа. Тэгээд Агийн даалгавар 23 онд авсан чинь энэ өөрөө өв соёлын тухай хуулийг бол зөрчиж байгаа юм байлаа. Өв соёлын тухай хуулийн дээр 0.1-ээс 3 км дээр бол одоо өв соёл дээр орсон. Энэ чинь нөгөө богд Жавцсан дам гэгэний зуны ордон учраас чагсаалтанд орсон байгаа. Тэгээд 100 м-ээс 3 км газар дээр бол барилга байгууламж тархиг бол хоригдсан байж байгаа. Дээрээс нь сая өнгөрсөн засгийн газрын хуралдаанаас бол энэ асуудлыг танилцуулж энэ өв соёлын газруудыг ер нь хамгаалтанд авч чөлөөлөхийг бол ерхий сайдаас бас үүрэг болгож ажлын хэсгүүд бол байгуулагдаад явж байгаа. Үүний дагуу бид нар бол хууль нийцүүлээд сонс гачлагаас аль биесээр ерхий архитектийн газраас өнөөдөр хийж байгаа бол танд мэдэгдэх бах. Тэгээ ингээд цаашаа энэ газрыг бол бид нар чөлөөлж ингэчээ барилга байгуулахгүй энэ газрыг бол аль биесээр чөлөөлж хууль журамд нийцүүлээд авна гэдэг бол танд ингээд аль биесээр бас мэдэгдэж байгаа шүү. За ерхий архитектор бас тэгээд хот байгууллагаасаа ямар журамтай явж байгаа. Хооны хуулийн дагуу өнөөдрийн он сарын дугаартаа 8 сарын 15 хүртэл та бүхэнд хугацаатаагаар сонсох ажиллагаа өгөх мэдүүлэг өнөөдөр хот байгууллагын стандартын газраас хүргэж байгаа. Тэгэхээр та 8 сарын 15 хүртэл одоо холбогдох материалуудаа цуглуулад сонсох ажиллагаанд заавал хүрэлцэж ирнэ гэсэн үг. Газрын хувьд гол зөрчлөн та өөрөө загвар зураг батлуулаагүй холбогдох зөвшөөрлүүдийг авалгүйгээр барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байгаа тийм. Эхний зөрчил бол ерөөсөө даалгавар өгсөн тэр одоо 23 онд өгсөн байгаа тэр зөвшөөрлийн дагуу бол нөхөдийг ухаагүй гэсэн эхний одоо зөрчил бол хяналт шалгалтаар гарсан байгаа. За түүний дараагаар өөрөө ерөөсөө энэ барилга угсралтын ажил буюу газар шорооны ажлыг та заавал холбогдох зөвшөөрлүүдийг авч одоо эхлэх хэрэгтэй байдаг учраас эдгээр зөрчлүүдийг бол зөрчсөн ийм хэрэг үүссэн байна. За тэгээд миний зүгээс яг энэ соёлын өв, за Улаанбаатар хотын энэ архитектурын хэв шинжийг хадгалж байгаа эдгээр одоо соёлын дурсамж байгууллагуудад нэлээд анхаарал ажиллаж байна. Саяхан одоо энэ засгийн газрын хуралдаанаар ерөнхий сайд маань тухайлан яг энэ газар дээр ингээд үүрэг даалгавар өгсөн боловч за засаг даргын захирамжаар ерөнхий архитектор ахлаад ажлын хэсэг байгуулад за яг энэ соёлын өвд батлагдах, соёлын өвд одоо яаж энэ түүх дурсгалт газруудыг үнэлдэг, за түүнийгээ яаж ингэж бүртгэж авдгийг гэдэг дээр бол нэлийн хэдэн журмууд дээр JICA олон улсын байгууллага 2020 онд нийт 3 журам дээр бол ажилласан байдаг юм лээ. За энэ дээр бол ажлын хэсгийнхаа хүрээнд дахиж ярилцаад за саналууд нэмэлт боловсруулад за соёлын яамд бол энийг бол өргөн барихаар ингэж ажиллаж байна. Тэгэхээр соёлын яам бол бас яг энэ журмуудыг холбогдох журмуудыг хурдан хугацаанд батлах, за эргээгээд энэ соёлын өвд бүртгэгдсэн байгаа одоо яг энэ богдын энэ зуны ордны хувьд бол 2020 онд уулан бүртгэгдсэн байгаа барилгад орж байгаа боловч одоо яг ингээ өнөөдөр бол ийм байр суурьтай байгаа учраас за үнэлэх эргээгээд энийгээ яаж сэргээн засварлах гэдгээр эдгээр журмуудыг бол батлах нэг шаардлагатай байгаа гэж ингэж харж байна. Таны хэн бэлээ? Та болохоор гэр бүлийн үнэлээ тий. Тэгэхээр юу яаж байгаа шээ? Өнөөдөр
тусгай хамгаалтын газар нутгийн тухай хуулийн 24.2 дээр дурсгалт газар дах байгалийн түүх соёлын дурсгалт зүйлээс 0.1-ээс 3 км-ийн орчимд сүр бараа үзэмжийг дарах барилга байгууламж барих газар хаглах, ухах, тесэлгээ их ашигт малтамтай холбоорлох гэдэг ингээд түүх соёлын зүйлийг хөндөг эвдэх бол очиж урсгаж ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байж байгаа. Тэгэхээр газар тусгай хамгаалтын газар нутгийн хуулийн 24.2-ын дагуу таны А даалгаврыг болцоолнаа. Тэгэхээр энийг бол сонсох ажиллагаа хуулийн дагуу хийн. Тэгээд өнөөдөр албан бичиг танд бол очих бах гэж. Тэгээд дээрэс нь бас зөвшөөрөл аваагүй барилгын ажил эхлүүлсэн байж байгаа. Үүн дээр бол манай нийслэлийн одоо хяналт шалгалтын газар болохоо танд мэдээлэл өгөөд ингэсэн байгаа. Үүсгэсэн байж байгаа. Тийм. Яг зөвхөн ач холбогдолын хувьд гээд танилцуулахад энэ барилга маань өөрөө манай өндөр гингээний зуны ордон байсан. Тэгээд Улаанбаатар хот Монгол улсын хэмжээнд энэ чинь биднүүсийн хойч өв ирээдүйн одоо өв соёлын түүхт газар юм аа. Гэт өгцөө очиж түүх соёл газар хотын хэмжээнд авч үлдээ гэдэг нь зөв зорилготой шүү. Би таныг бас энийг зөвөр ойлгоосоо гэж хүсэж байгаа. Тэгээд Улаанбаатар хотын хэмжээнд цаа ерхий архитектор маань хэллээ. Энэ түүх соёлын өв болсон газруудаа бол ингэж хамгаалж үлдэж цаашид бол чөлөөлж хажууд нь бол барилга байгуулахгүй гэдэг нь юутай явж байгаа. Газрын хувьд болохоор танд газарч ирэх байж байгаа. Тийм учраас хууль одоо журам заасны дагуу бол бид нар бол тантай зөвшөлдсөд таныг ямар хэмжээний хохирлохгүйгээр хууль заасныхаа дагуу зөвшөлдсөд ингэж явахаар байж байгаа шүү. Тэгээд энэ байдлаар бас өмнө бас манай хяналт шийдвэрийн газрын танд мэдээлэл өгсөн баг тий. 6 сар болон 7 сар тус бүр 2 хэрэг дээр тий. Байцаагчийн мэдээлэл төргүүлсэн баг тий. Албан даалгавар. Явж нэг удаа тоогоолсон. Харгалаа дээр нь хоногоор албан даалгавар өгсөн баг. Тэгээ тэрүүгээр ингэж явахаар байгаа шүү тий. Таас энийг зүгээр хүлээж аваарай. Чинээс зөвхөн танаа юуны гэхээсээ илүү Улаанбаатар хотын өв дурсгалтай газар гэдгээрээ бид нар хууль засныхын дагуу тэгээд авч байгаа юм асуудал байгаа шүү. Энэ материалууд нь танах хөлөө тий. За иргэдтэй газ хэлэхэд бахан өндөр гэгийн богд жавзан замбын зуны ордон байж байгаа энэ ингээд байсан байж байгаа тийм ийм нийт барилга энэ дөрвөн барилга байж байна. Энд яг ингээд энэ барилгаас гадна яг ингээд зүүн тишээр нийт дөрвөн барилга байгаа. Энэ дөрвөн барилгыг яг одоо та бүхэн харах юм бол тэр ногоон дайвартай барилга бас хоёр дахь барилга байхгүй. Тэгээ ингээд үлдсэн мэдээ социализмын дараагаар энэ дээр бас нэлээд усцсан барилгууд байгаа. Үлдсэн энэ дөрвөн барилга байгаа байхгүй. Гэх мэт ингээд соёлын өвд бүртгэгдсэн байгаа. Ер нь түүхэн дурсгалт архитектурын өв шинжтэй эдгээр барилга байгууламж дээр ерөнхий архитектор мэргэжлийн хүний хувьд нэлээд анхаарал ажиллаж байгаа. Саяхан дүүргүүдэд өгсөн нэг албан даалгавар байгаа. Тэр нь юу вэ гэхээр эдгээр зөвхөн соёлын өвдөлтгүй за яг энэ түүхэн архитектурын юм хэв шинж агуулсан хотын өнгө төрх болсон чухал барилгууд дээр бол ерөөсөө зөвшөөрлгүйгээр ямар нэгэн байдлаар хэв шинжийг алдагдуулах өргөтгөл огт хийхгүй гэсэн ийм хатуу шаардлага бол тавьж байгаа. Саяхан та бүхний мэдж байгаа болохоор Улаанбаатар ихтлгүүрийн одоо баруун талд бас яг ийм өргөтгөл бол хийсэн байсан. Тухайн барилгад яг бас хяналт шалгалтын зөрчил бас үүсгээд яг энэ дээр бас миний өөрөө нэлээд анхаарад ямар нэгэн байдлаар өргөтгөл хийхгүй энэ хэв шинжийг алдагдуулж болохгүй гэдэг энэ зарчмын дагуу ажиллаа явж байгаа. Соёлын өвдөр бол бүр энэний хамгаалт бол бүр өндөр байдаг. Бүр хэв шинж байдгаа энэ чинь бүр их биетийн одоо ерөөсөө алдагдуулж болохгүй одоо нөгөө анх яаж баригдсан тэр чигээр нь ингээ заавал авч үлдэх ёстой гэдэг нэлээд нарийн журмууд ингээ олон улсад яригддаг. Тэгээ тэр журмаа бас яг соёлын ямаанд бас удахгүй ингээ батлаад нийслэлээс бас санал авал гаргаад өчгсөн байгаа гэсэн үг. КГ-ийн ажилласан журмууд дээр. Гэх мэт байдлаар одоо ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр иргэдтэй бас ер нь уриалаад хэлэхэд зөвшөөрлгүүд өргөтгөөл за ямар нэгэн байдлаар зөвшөөрлгөө шатгаа давжаа хүртэл одоо нийтийн хэлбэр газар руу оруулж барихгүй байх. Тэр дотроо эдгээр нөгөө хуучны барилгууд гэж тооцогдох одоо ер нь их тойрон орчмын 180-аад л га орчим газар байгаа шүү дээ. Энэ хэсгийг бол ерөөсө хэвээр нь хадгалж авч үлдэх хэв шинжээний одоо хадгалах энэ одоо ажил бол бидний хойч үедээ үлдэх хамгийн чухал ажлуудын нэг байгаа учраас анхаарах нь зүйтэй авахаа. Тэгэхээр анх эскиз зураг батлуулж байгаа тэр довжоо явган үний зам нийтийн хэлбэр талбараа дээр явна шүү. Нэмж одоо манай эзэмшил гэдгээр дур мэдэж байшин барихгүй гэдэг бас иргэд хуу аж ахуйн нэрчүүдтэй гэлээ. За хаан дүүргийн 17 дугаар хорооны иргэд маань бас сонсч магадгүй номингийн одоо барилгын хашаан дээр бол хэмжилт хийсэн урдсан байдлаар бол 2 м газар сунгаж татсан байна гэдэг бол мэдээлэл авсан байна. Энийг бол нарийн тодруулж агаад номин констракшн хийж байгаа барилга угсралтай ажилд шаардлага тавина. Буцаад зөвшөөрлийнхаа дагуу хашаагаа буцаж 2 м бол буцаж хэвэнд нь аваач. Нийтийн эзэмшил газар руу ингэж хашаа татахгүй гэдэг энэ шаардлага бол номинд бол хөргүүлнэ. Тэгэхээр манай иргэд маань бас энэ дээр хэрсэн ухаанаар бас зөв хүлээж
одоо зөв шалгаж одоо зөрчлийг бол илрүүлсэн байна. Тэгээд энэ дээр бол зохиох одоо дараагийн үйл ажиллагааг бол хэрэгжүүлээд явна гэж байна. Тэгээд барилгын компаниудаа хувийн хөгжлүүдэд хэлгэж зөвшөөрлөгөө бас ингэж барилгын хашааг дур мэдэж илүү татах нийтийн хөтөлбөр газар руу орохыг бол хориглоно шүү. Тэгэхээр хувь иргэд маань аж ахуйн нэгжүүд маань энэ дээр ухамсартай хандаарай гэж бас хэлэхээр байж байна. За ингээд дуусгач тээ.